блогийнхаа өнөөдрийн блогтой тавтай морил. За өнөөдөр би та бүхэнд бас хүмүүс их асуусан. Тэгээд энэ талаар бас яриад өгөөч гэд хэлсэн одоо хүсэлтээр нь миний өөрийг олж одоо миний өөрийн амьдрал дээрээ харж байгаа тохиолдож байгаа зүйлсүүд өөр дээрээ л ярина. Би бусад хүн дээр би ярьж чадахгүй яа тэгэхээр би бусад хүмүүсийн мэдэхгүй юм чинь худлаа яриад ах уу өөрийнхөө амьдрал дээр тохиолдож байгаа юм аа өөртөө холбоод ярих. За та нарыг хин нэгэн хүн чи ямар нийт юм бэ? Аль эсвэл чи ямар дутуугийн комплекстэй юм бэ гэдэг үгийг сонсч ирсэн үү? За энэ үгийг би бол одоо дутуугийн комплекстэй юм бэ гэдэг үгийг сонсож байгаа үгчсэндээ чи ямар нийт юм бэ гэдэг үгийг сонсч ирсэн байхгүй юу? Нийдий гэдэг чинь бусдаас хамааралтай гэсэн үг байхгүй юу? За тэгээд нэг тэгж намайг нэг хүн хэлсний дараа би тэр үгийг сүрчигээд хайгаад ингээд судлаад би нэрээ тийм болов гэд ингээд бодоод хайгаад үзсэн чинь би ингээд айгүй бусдаас хамааралтай болцсон байсан байхгүй юу? Тэр нь яасан бэ гэхээр нөгөө дандаа гадуур ингээ явахаараа дандаа ганцаараа явж чаддаггүй, дандаа хин нэгэн хүнийг дагуулж явдаг, байнга нөхрөө гуйдаг ч юм уу нөхрөө хамт явъя гэдэг, эсвэл хин нэг найзаа хамт явъя гэдэг. Бүр ингээд хүн дагаад одоо ингээд дагаж явах хүн олдохгүй бол охиныгоо ч юм уу хүүгээ ч юм уу эсвэл хүүхдүүдэд дагуулад ингээд гадуур явдаг. Тийм байсан байхгүй юу? Тэгээ би яг ганцаараа ингээд явах гэхээр миний хувьд ингээд ганцаараа явах гэхээр би ингээд айгүй айгаад байдаг гэсэн байхгүй юу? Яагаад ч юм ингээд ганцаараа явахороо эсвэл хин нэгэнтэй уцаар ярьж явах ч юм уу тий. Эсвэл за ерөнхийдөө заавал дандаа уцаар яриад очих газар очдог тийм байсан байхгүй юу. Тэгээд энийг би ингээд сүүлийн үед одоо би нөө сэтгэл зүйчтэйгээ уулзаад ингээд өөр дээр ингээд анзаарсан зүйл нь би яагаад би тэгж байгаа вэ гэхээр би одоо бусдаас хамааралтай буюу баг насандаа одоо ганцаараа одоо байхаас айц авцсан гэсэн. Ганцаараа байхаасаа ингээд өөртөө итгэлгүй би даагаагүй ганцаараа байхаас ингээд айц авцсан болохоор том болохоор яг тэрний хувь хүний одоо байглаасаа цаанаас ингээд ганцаараа байж чаддаггүй болчт юм байна л да. Тэгэл байнга ингээл нэг хүн гуйдаг тэрийг тэгээд өгч энийг ингээд үз хамт ингээд байсан. Тэгээ энэ дээр болохоор би яаж ажилласан бэ гэхээр би өөрийнхөө одоо дотоод хүүхдтэйгээ ярилцаад одоо чи аюулгүй байна. Одоо чи ингээд чамайг чи хайрлагдсан байна гэдэг одоо дотоод хүүхдийнхаа шарахтайгаа ажилласны дараа би одоо ингээд ганцаараа явахаар ганцаараа ингээ юм хийх, ганцаараа жим орох хүртэл ингээд айгүй гоё тухтай байдаг болцоохгүй юу. Тэгээд энэ болохоор нөгөө нэг эцэг эхээсээ хайрлагдсан мэдрэмж одоо хамгийн их айсан одоо амьдралд нь хүнд юм тохиолдсон тэр үед чи аюулгүй байна, чи тайван байна, чи ганцаараа биш, би чамайг хайрлаж гин, би чамайг хамгаалж гин гэсэн мэдрэмжийг аваагүй болохоор хүн ингээд том насан турсан дээр ингээд иймэрхүү байдлуудыг аваад яваад идэм байна. За нэгдүгüүрт нь, хоёрдугаарт нь дутуугийн комплекс гэдэг нь болохоор та ямар нэгэн юмыг бага насандаа бүрэн гүйцэд аваагүй тэр зүйлээр дутгаж өссөн бол одоо том насан турсан хойноо тэр зүйл рүү шундаг. За жишээ нь энэ юунэр их хэлбэг харагддаг вэ гэхээр хүмүүс маш их хувц судалдаж авдаг. Маш их хэрэгтэй хэрэггүй хувцснууд ингээл цуглуулаад хувцаад байдаг. За тэр тэгээд хоол маш их хоол иддэг тий. Өөрийгөө контролж чадахгүй маш их хоолнд мөнгө зарцуулдаг, хувцсанд мөнгө зарцуулдаг. Та одоо өөр дээрээ би яг дутуугийн комплекс байна уу гэдгийг юун дээр мэдэх вэ гэхээр би яг юун дээр илүү их мөнгө зарцуулж байна. Тэр зарцуулж байгаа зүйл дээр чинь та тэндээ тэрийгэ бага насанд авч чадаагүй гэсэн. Би нэг манай нөхөр бит хоёр миний хоёрын юун дээр дутуугийн комплекс гардаг вэ гэхээр за миний хувьд болохоор манай аав ээж намайг өмсөх хувцаар хизээж дутааж байгаагүй, идэх хоолн дээр ерөөсөө санаа зовж үзээгүй. Би дуртай хамттнаа идэж өссөн, дуртай хоолоо идэж өссөн. Би ч хөдөөний малчин айлын хөхөд маш баян гэж би бодож өссөн. Би мөнгөн дээр хизээ санаа зовж байгаагүй заяа. За тэгэнгүүт миний комплекс юу вэ гэхээр манай ээжийн гаргасан алдаа намайг одоо хэнд хэцүү одоо тэр үед
надад хайрлагдсан, хамгаалагдсан, чи аюулгүй шүү гэсэн тэр мэдрэмжийг өгч чадаагүй, намайг хайрлаагүй, тэврээгүй, үнсээгүй, хамгаалаагүй тэр зүйлс нь би дутуу заяа. За манай нөхөр юун дээр дутуу вэ гэхээр манай нөхөр болохоор маш их хоол иддэг. Тэр нь манай нөхөр ярихдаа түүхэн ярихдаа болохоор манай аав ээж намайг ингээд маш их өлсгдөг байсан. Би заримдаа 7 хоног хоолгүй байдаг гэсэн. Яагаад гэхээр манай аав ээж хоёул арх уудаг гэсэн учраас. Тэгэл тасраад унч намайг дагуулаад найзын тэнд найзынд очиод дуулаад арх уугаал тэгэл ингэж явсан. Тэгээ би одоо ингээд маш их иддэг. Идэхээ ерөөсө контролдож чадахгүй байна гэдэг ийм асуудал үүссэн баггүй юу. Тэгэхээр энэ бол үнэхээр үнэн. Та бага насандаа ямар зүйлсийг хүүхэдтэй өгөөгүй байна. Одоо том болсон насанд хүрсэн хойноо тэр зүйлээ хүн хүсдэм байлээ. Хүмүүсээс хайдаг, хүмүүсээс хүсдэг болчтой юм байлээ заяа. Тэгэхээр тэр зүйлсээ сайн өгөөрэй. Хүүхдүүддээ сайн хайрлагдсан, хамгаалагдсан гэдэг мэдрэмжийн сайн өгөөрэй, сайн үнсээрээ, сайн тэврээрээ. Үнсэх тэврэх одоо хин нэгэн хүмүүс хүүхдээ хамгаалагдсан гэсэн одоо маш хүнд хэцүү одоо үед нь та би чамайг хамгаалж байна. Ээж нь чиний төлөө бүх зүйлийг хийнэ гэсэн мэдрэмжийг өгөхөд тэр хүүхэд тэр зүйлээр бүрэн дүр өсдөм байл шүү гэж хэлмээр байна. За part 2 оруулнаа. Таалагдсан бол subscribe. Thanks for watching.